Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын хэлэл суугтаа тавтай морилно. Энэ удаад бид Киоке Хиротагийн бичсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сэргээх арга гэсэн энэхүү номыг танилцуулах гэж байна. Дараах сэдвүүдээр тайлбарлах болно. Эрүүл мэнд гэж юу вэ? Эрүүл мэндийн асуудлаа хэрхэн шийдэх вэ? Өдөр тутмын эрүүл амьдралын хэв маяг. Энэ дараалал тайлбарлаж эхэлцгээе. Сүүлийн үед би танд баг зэрэг тавгүй байгаа ч амрах шаардлагагүй юм шиг санагдаж байна уу? Өдөр бүрийн ядаргаа амархан арилдаггүй. Харин өөрийнхөөрөө аз жаргалтай байхыг хүсэж байгаа хүмүүс олон байдаг. Энэ ном нь таны биеийн төрлөх хүчийг сэргээж, эрүүл мэндээ сайжруулах энгийн зөвлөмжүүдийг багтаасан. Эдгээрийг хэрэгжүүлэх нь танд өөрийн эрүүл мэндээ удирдах боломжийг олгох болно. За тэгвэл эхний сэдвтээ орцгоё. Эрүүл мэнд гэж юу вэ? Энэ хэсэгт дараах санааг тайлбарлах болно. Бие махбод өөрийгөө сэргээх чадвартай. Та өөрийгөө хурдан ядардаг болж, арьс их хураашиж, жижиг шарах байсан ч удаан эдгэрч байгааг анзаарсан үе бий юу? Хийж буй бүх зүйл танд бүтэлгүйтэж байгаа мэт санагдаж байна уу? Гэсэн ч битгий бууж өгөөрэй. Учир нь хүний бие гайхалтай хүчин чадалтай. Бидний бие 60 их 80 эсээс бүрддэг бөгөөд эдгээр эсүүд өдөр бүр нөхөн төлждөг. Бие махбодоо анхаарч зөв арчилгаа хийвэл эрүүл мэндээ сэргээх хүчтэй болно. Үүнийг хийх нь маш энгийн юм. Биеэ дулаахан байлгах, тэнцвэртэй хооллох, дасгал хөдөлгөөнөөр бие болон сэтгэлээ амраах хэрэгтэй. Эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийн бие махбодод анхаарснаар байгалийн жамаараа эрүүл мэндээ сэргээх боломжтой. Мөн хамгийн чухал зүйл бол өөрийнхөө биед өөрөө анхаарал тавих явдал юм. Учир нь бид өөрсдийнхөө ирээдүйн эрүүл мэндийг бүрдүүлдэг. Тиймээс өөрийн эрүүл мэндийг хамгаалах нь бидний үүрэг юм аа. Ямар нэгэн эм бэлтгэл хэрэглэхгүйгээр өөрөөрөө эдгэрэх, биеийнхээ хүчийг нэмэгдүүлэх 4 аргыг танилцуулъя. Нэгт нь биеэ дулаахан байлгах, хоёрт нь тэнцвэртэй хооллох, гуравт нь дасгал хөдөлгөөнөөр биеийн зогсонх байдлаа арилгах, дөрөвт нь сэтгэл зүйн саад тутгарыг арилгах юм. За тэгвэл 2 дугаар хэсэгтээ орцгоё. Эрүүл мэндийн асуудлаа хэрхэн шийдэх вэ? Энэхүү хэсэгт дээрх 4 зөвлөмжийг наривчлан тайлбарлах болно. Эхлээд биеэ дулаахан байлгах талаар бодцгоё. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайн байх нь чухал боловч бодит байдал дээр эдгээр үзүүлэлт сайтай хүн бүр эрүүл байдаггүй. Тиймээс бидний ойлгох ёстой зүйл бол эрүүл мэндийн үндэс нь эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд оршдог. Хүний биеийн эсүүдийг эрүүл байлгахын тулд бүх биеэр цусны эргэлтийг сайжруулж, шаардлагатай хүчил төрөгч болон шимт хичээлийг эсүүдэд хүргэх шаардлагатай. Мөн хэрэгцээгүй хаягдл бодисуудыг зайлуулах үйл явц саадгүй явагдах нь чухал юм. Цусны эргэлт болон бодисын солилцоо зогсоох байдалд орвол биеийн дулаан буурч, дархлаа суларч, биеийн янз бүрийн системүүдийн тэнцвэр алдагддаг. Үүний үр дүнд мөр хүзүү хөших, толгой өвдөх, өтгөн хатах, ядрах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг олон асуудлууд үүсэж болно. Эдгээр нь хугацаа өнгөрөх тусам ноцтой өвчлөлийг үүсгэх аюултай. Тиймээс цусны эргэлтийг сайжруулж, биеийн дотоод эргэлтийг зохицуулах нь хамгийн чухал юм. Ингэснээр бие махбод өөрийгөө засаж, өөрөөрөө эдгэрэх чадварыг нэмэгдүүлэх түлхүүр болж өгнө. За тэгвэл тэнцвэртэй хооллох талаар бодож үзцгээе. Эрүүл хооллолт гэж юу вэ? Эрүүл хооллолт нь дараах үндсэн 3 шинэ хэмжээлийг тэнцвэртэйгээр агуулсан байх ёстой. Уураг, өөх тос, нүрс ус юм. Гэвч өнөө үед бидний хооллолтод нүрс усанд хит их төвлөрсөн байдаг. Жишээлбэл паста, гомин, гурил зэрэг хоолнууд нь их хэмжээний нүрс ус агуулдаг. Мөн чихэрлэг зүйл иддэггүй хүнч будаа, гомин зэрэг хоолноос далд нүрс ус ихээр авдаг гэдгээ анзаардаггүй. Нүрс усны хит их хэрэглээ нь бидэнд ямар нөлөөтэй вэ? Нүрс ус их хэмжээгээр хэрэглэвэл дараах шинж тэмдгүүд илэрч болно. Ядрах, анхаарал төвлөрөл муудах, уур уцаартай болох. Эдгээр нь инсулины хит их ялгарлаас үүдэн биед тэнцвэр алдагдаж, витамин B дутагдахад хүргэдэг. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Нүрс ус эрч хүчний их үүсвэр учраас түүнийг бүр мөсөн хасах шаардлагагүй. Харин хэрэглээгээ хянаж, уурах болон амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол идэх нь чухал юм. Ингэснээр бид биедээ шаардлагатай шимт хичээлийг тэнцвэртэй байдлаар өгч чаднаа. Дараагийнх нь дасгал хөдөлгөөнөөр биеийн зогсонх байдлаа арилгах юм. Дасгал хийх нь яагаад чухал вэ? Дасгал хийх үед булчингууд ажиллаж цусны эргэлт сайжирдаг. Үүний үр дүнд хүчил төрөгч болон шимт хичээл биеийн бүх хэсэгт хүрч эрч хүч нэмэгдэнэ. Харин дасгал хөдөлгөөн дутмаг байх нь цусны эргэлтийг бууруулж биеийг дааруулах шалтгаан болдог.
Мөн нэг төрлийн дасгалыг байнга хийх нь хор уршигтай. Яагад гэвэл нэг төрлийн дасгалыг байнга давтах нь тодорхой хэсэгт л цусны эргэлтийг сайжруулж бусад хэсгийг орхигдуулдаг. Энэ нь зарим хэсгийн булчингуудыг хит ачааллаж цаашлаад өвдөлт зовир үүсгэдэг. Тиймээс шинэ хөдөлгөөн туршиж үзэх нь чухал юм. Биеийн бүх хэсгийг зохистой хөдөлгөхийн тулд өөр төрлийн дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Жишээлбэл овон товонтой замаар алхах, өдөр бүр алхалтын маршрутаа өөрчлөх, өчигдөр дээд хэсгийн булчингийн дасгал хийсэн бол өнөөдөр хөлний дасгал хийх гэх мэт. Ингэж олон төрлийн хөдөлгөөнүүдийг туршиж үзэх нь биеийн бүх хэсэгт зохистой ачаалал өгч цусны эргэлтийг жигт сайжруулахад тустай. За дараагийн арга нь сэтгэл зүйн саад тутгарыг арилгах юм. Сая биеийн хүйтэн байдлыг бууруулах, тэнцвэртэй хооллох, дасгал хөдөлгөөн хийх талаар ярьлаа. Гэхдээ эдгээр нь зөвхөн биед анхаарах хэсэг бөгөөд сэтгэлийн эрүүл мэндийг үл ойсоож болохгүй. Сэтгэл санааны эрүүл байдал бол биеийн эрүүл мэндийг хадгалах үндэс суурь болж өгдөг. Сэтгэл зүйн стрессийн нөлөө бидэнд хэр их нөлөөлдөг вэ? Стресс, хит их сэтгэл хөдлөл нь бие махбодод шууд нөлөө үзүүлдэг. Жишээлбэл уур бухимдал ихтэй үед симпатик мэдрэлийн систем хит их хөгжиж адреналин ялгардаг. Адреналин нь цусны судсуудыг агшааж цусны эргэлтийг саатуулдаг. Үр дүнд нь цусны эргэлт муудаж бие махбодын эрүүл мэндэд нөлөөлөх хортой үр дагаврууд үүсдэг. Тэгвэл сэтгэл зүйн саад тутгарыг хэрхэн арилгах вэ? Давтагдсан асуудлуудад анхаарах. Үүнд гэр бүлийн маргаан, ажил, найз нөхдийн хооронд үүсдэг зөрчлүүд давтагдсан хэм маягтай байдаг бол тухайн нөхцөл байдлаас өөрийгөө зайлуулах арга хэмжээ авах нь чухал юм. Жишээлбэл маргаан гарахаас өмнө турхан орчноос явах, таагүй уулзалтаас зайлсхийх гэх мэт. Мөн шин арга барил хэрэгжүүлэх хэрэгтэй. Үргэлж ингэдэг гэж шийдэж заншсан хандлага өөрчилж өөр сонголтуудыг туршиж үзээрэй. Шийдвэр гаргахаасаа өмнө шинэ өнцгөөс бодож үзэх нь бас чухал юм аа. Мөн бие болон сэтгэлээ сонсох нь чухал юм. Бие болон сэтгэл санааны дуу хоолойг анзаарч эрүүл мэндэд юу хэрэгтэй байгааг ойлгох нь хамгийн чухал алхам болж өгдөг. За тэгвэл 3 дугаар сэдвтээ орцгоё. Эрүүл амьдралын хэв маяг. Эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэхэд дараа 2 үндсэн арга чухал байдаг. 365 хоногийн турш биеэ хүйтнээс хамгаалах. Мультивитамин болон эрдэс бодис хэрэглэх юм. Биеийн хэвийн температур дунджаар 36.5 градус байдаг. Хэрэв энэ хэмжээнээс доогуур бол биеийн хүйтэн байдлаа анхаарах хэрэгтэй. Биеийн дулаан тань 35 орчим градус байвал илүү анхаарал хандуулах шаардлагатай дохио болж өгдөг. Хүйтэн байдал дарах байдлаар үүсдэг. Бие дотор дулаан үүсгэх процесс сулрах, цусны эргэлт муудах, мэдрэлийн болон дааврын системийн зохицуулалт алдагдах юм. Тэгвэл хүйтнээс хэрхэн сэргийлэх вэ? Хөлний дулаанаа хадгалах хэрэгтэй. Хөлн зүрхнээс хамгийн алслагдсан хэсэгт байдаг бөгөөд дээд болон доод хэсгийн температурын зөрүү ойролцоогоор 6 градус орчим байдаг байна. Жишээлбэл биеийн дээд хэсэг 36 градус байхад хөл 30 градус орчим байдаг байна. Тиймээс зуны улиралт ч хөлөө даруулахгүй байх, хүйтэн орчинд оймс өмсөх хэрэгтэй. Хүйтэн бол бүх өвчний их сурвалж юм. За тэгвэл мультивитамин болон эрдэс бодисыг хэрэглэх тухай бодож үзцгээе. Орчин үед хоол хүнс нь витамин, эрдэс бодисын дутагдaltaй байдаг. Ялангуяа хоолны дэглэмийн барууны хэм маяг шилжих, улирлын бус ногоо идэх зэрэг нь хоол хүнснээс авах эрдэс бодисын хэмжээг архаг дутагдаж байгаа гэж хэлж болно. Улирлын ногоо нь улирлын бус ногоотой харьцуулахад 2-3 дахин их шимт хижээлтэй байдаг. Тиймээс тухайн улирлын ногоог сонгож идэх нь чухал юм. Витамин нь бие махбодыг хэмээн ажилуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг. Тодорхойлбол өөх тос, нүүрс ус, уургийг энерги болгон хувиргах үүрэгтэй. Үүний тусламжгүйгээр биеийн үйл ажиллагаа доголдно. Харин эрдэс бодис нь төмөр, кальц, цайр, зис гэх мэт элементүүдийг агуулж бие махбодын үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин болон эрдэс бодисыг хэрхэн авах вэ? Бие махбод витамин, эрдэс бодисыг өөрөө үйлдвэрлэх боломжгүй тул хүнсэндээ болон нэмэлтээр авах шаардлагатай. Ялангуяа мультивитамин, эрдэс бодисын нэмэлт тэжээл нь хоолны дэглэмийн үндэс суурь болж өгдөг. Үүнийг өдөр тутмын хоолтод нэмснээр шаардлагатай витаминыг тэнцвэртэйгээр нөхөх боломжтой. Мөн нэмэлт тэжээл хэрэглэх үед дараах зүйлсийг анхаараарай. Зарим төрлийн нэмэлт тэжээл нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болцсохгүй. Жирэмсэн эмчилгээ хийлгэж байгаа
эсвэл эм ууж байгаа хүмүүс эмчийн завраар хэрэглэх хэрэгтэй. За өнөөдөр бид 3 сэдвээр ярилцлаа. Бидний бие махбод өөрийгөө эдгэж нөхөн сэргээх чадвартай. Биеийн завиураа багасгахын тулд биеэ дулаахан байлгах, тэнцвэртэй хооллохыг хэвшил болгох, дасгал хөдөлгөөн хийх, сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Мөн биеэ хүйтнээс хамгаалж витамин болон эрдэс бодисыг хэрэглэх нь чухал юм. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.